За бүгдээрээ байцгаана уу дараагийн вебинар маань хийх эхэлж байна. За 2-7 хоног ерөөхдөө баг чарт нэлээд зөөхөн харлаа. За юу басан бэ харцгаая. За долларын индексээс эхлэе. За долларын индекс нэг юм рейнжин дотор яваад байгаа. За би бол ингээд энэ тренд донлтын трендийг юм дуусгах хэлбэртэй юм хүлээгээд байгаа гэдэг байгаа тий. За эндийн сайд вис явьсан дэшээ стэрж гарч ирээд буцаж ороод одоо явж байна. За би бол энэ дээрээс энэ хөдлөөнийг ерөн шууд дэшээ гарч ирээд энэ өрөөг эвтчих болоо гэж хараад байна л да. За энэ өрөөгөө эвтчих юм бол энэ маань өөрөө ингээд дабл bottom үсэд neckline-аас сэлжимш харагдаж байгаа юм. За энийг шалгаад буцаад ингээд зэрэгэл хожроод явах болоо гэж хараад байна. Учир нь юу вэ гэхээр за энэ бүсчлээс гараад дэшээ явсаа харилж орж ирчээд буцаад бүр ингээд доошоо явж тоххууд ингээд дэшээ буцаад ингээд стэрчсэн шүү дээ. Тэгэхээр энэ маань өөрөө хөдөлгөөн дэшээ жоохон хүчтэй байгаа болов гэдэгт хамаг төрүүлээд байна гэсэн үг. За тэгээ одоо ч гэсэн ингээ харахаар энэ дээр нэг тодорхой хэмжээний жоох юм дэшээ трендийг өргөжлүүлэх хэмжээний магадaltaй паттерн хаагдаад байна шүү дээ. За энийг ингээ дэшээ сэтгэх юм бол энэ өрөөгөө эвтчихнэ. За тэгээ энэ маань дэшээ өргөлсраад энэ өрөөгөө ерөнхийдөө эвдээд ороод ирэх болов уу гэж бодож байна. За долларын индексийг ерөнхийдөө дэшээ хараад байна. За энэ нөгөө нэг сайдвейс дотор гэж харж байсан хөдөлгөөн маань нэгсэндээ дэшээс төрсөн учраас одоо бол баг яг бүр доовор эвдүүлэх юм бол энэ өрөөг л эвдүүлчмээр байгаад байгаа. За арай ихний ээлжинд хаамгаа төрүүлээд авъя гэх юм бол ерөнхийдөө баг дэшээ стрээд явах нь тодорхой болцсон юм болоо да гэж анзаараад байна. За Nasdaq дээр Nasdaq гэж энэ уналтын өмнө вебинар орсон санагдаад байна. За энэ нэг юм сэрээ татсан энэ дотроо яваад исэн. За энэ миндээсээ дэшээ мэшээ гэд ингэ ярьжсэн бах те. Нэгэ дэшээ чигэлт явжсэн. За тэгээд яг Nasdaq дээр энэ нөгөө бүх уналтууд орж ирдэг дээр энд бас нэг одоо нэг юм характер нь гэх юм одоо тий. Одоо энд нэг ингээл доошоо стрэх магадaltaй батарей шиг хүмүүсээд яваад идэг. Гэтэл ингээд доошоо стрэнгуудаа ингээд өмнөх хөдөлгөөнөө ингээд дахиад автахгүйгээр те ингээд буцаа сайдвейс болж байсан дэшээ явчихад байгаа. Тэгэхээр энэ нөгөө нэг одоо Nasdaq гэх юм уу индексүүдийн өөрсдийнх нь онцлог нэг юм байгаа те. Айгу одоо энэ уналт чинь ингээд унахаараа одоо юу гэдэл амар олон хувь унсан гэл нэг мэдээцдэг ингээд бүх сайтууд майтууд амар юм болоод байгаа боловч яг үндсэндээ тэгээд ахаад ингээд доошоо унах нөхөр амхгүй байгаа. Тэгэхээр Nasdaq одоо энэ S&P ч юм уу 30 мөс дээр ажилладаг хүмүүс бол ингээд иймэрхүү том уналтын хөдөлгөөнүүд ерөнхийдөө юм докторч байгаа хөдөлгөөнүүдийг харах юм бол аль хор дараагийн юм доотлын хөдөлгөөнүүдээс нь баядаад хайж ивэл ерөнхийдөө характерын дагуу болоод байгаа юм болов уу гэж бодоод байна. За одоо бол бүр ингээд дэшээ гараад ирсэн. Энэ том уналтын араас за 11% унсан бол 4-5% унсан бол тэрнээсээ буцаад дэшээ 10% өсчихөж байгаа юм 9% өсдөр өссөн. За тэгээд Nasdaq-ийн хөдөлгөөн бол харьцангуй мөлхөөл байна. Амар том лаануудаар дэшээ биш. Гэхдээ ерөнхийдөө ингээл капитал нэгцэн ингээл жижигэн ногоон лаануудаар л яваад энэ тэгээд одоо ингэсэж байгаад ер нь цэцрийн хөдөлгөөн орж ирэх бараг болцсон болов уу гэж бодоод байна. За энэ сэрэний цэвүү жоох хөдөлчих. Гэхдээ юунууд нь зүгээр байгаа хаа. Налуунууд нь зүгээр байгаа хаа. За одоо тийм гут биш дээ. Энэ хөдөлгөөнийг энэ ортын хөдөлгөөнийг эндээс аваад үзэн гут. За ингээ ерөнхийдөө дууссан маягийн харагдаж байна шүү дээ. Одоо тэгтээ шууд дэшээ явж байгаа тренд учраас эндээс нь шууд хуглан ингээд доошоо шортлоо мортлогд эцэг байхгүй. Үндсэндээ ингээ тренд байна. Тодорхой хэмжээ нэг жижигэн даануудаар ч гэсэн дэшээ яваад байгаа учраас доошоо ирэх гэж байгаа юм чи магадлал байхгүй. Тэгээд бас ингээд тол өссөн учраас баядах ингээд сегмент олдохгүй байгаад байна. За нийт цэцрийн хөдөлгөөн орж ирэх юм бол одоо буцаад энэ ёроол морол руугаа энэ хавийн бүсчил рүү нэг орж ирж байж магадгүй. Гэхдээ би бол ингээд нэг том лагаар өсч чадахгүй байгаа учраас энэ дээр ерөнхийдөө зүгээр хөдөлгөөнийхөө ламагаар нууших юм бол тий ойрхон уналд орж ирэх болов уу гэж бодоод байгаа юм. Энэ айгүй волюм багтай л өсөлт яваад байгаа юм ерөнхийдөө ингээ харахаар. Тэгэхээр зүгээр юм лааных нь байдлаас харахаар тий нэг юм зах зээл юм хүлээгээд байгаа юм шиг харагдаад байгаа байхгүй. Гэхдээ тэр хүлээлт нь ингээд юм хүлээгээд волюм бага ирнэ. Тэр бага волюм дотор баярууд нь сэлрүүдээс их байгаа учраас үнийг өсгөж чадаад байна. Гэхдээ энэ дээр яг юм зах зээл нэг юм хүлээгээл нэг сайдвейс явахын оронд л нэг хоёрын хооронд дэш өсөд байгаа юм болов уу гэж би бол анзаараад байна. Тэгэхээр нэг ойрхон уналт орж иж магадгүй. Гэхдээ одоогийн байдлаар лаг харахад бол тийм унах нөхцөл маань арай үүсээгүй л. За биткойн. За биткойн дээр иймэрхүү зургуутай байгаад байсан. За 2 цаг руугаараа сүүлийн хаамаг гарч. За энэ дээрээс ингээд дээш ороод ирэх болов гэсэн. За тэрийгээс сэтлээд зурсан үнийн бүсчлэлтэд мэр буюу одоо нэг support resistance гэх юм те. Энэ дээр pullback аваад дээш ингээд явсан. За тэгээд тэрний сайн Nasdaq-ийн уналттай адилхан ингээд унсан.
За бусад койноо бодох юм бол баг өмнөх оройгоо шалгасан. Биш өмнөх ёроолыг баг шалгасан. Бусад койнууд маань бол баг энэ зүү татсан ёроол дээр баг эрээгөө буцаад яваад байгаа шүү дээ. За тиймгүүд биткойн дээр болохоор одоо энэ орой бол дахиад хайр хай хийж байгаа тийм үү. Энэ орой ингээ хайр хай хийж байгаа шүү дээ. Ягаад тэгэхээр энэ орой ч одоо энэ өмнөхөөс шал өндөр байгаа юм чинь. За тэгэхээр энэ хоёр маань ингээ тохондоо хэрэггүй болсон. За тэгээд энэ одоо сүүлийн ёроол шүү дээ. За одоо энэ ёроол хайр лов байсан ч яах вэ, өөр лов байсан ч яах вэ? Агуулгаараа энэ оройн энийг эвтчихэж байгаа учраас за ингээ эвтсэн гэдэг ингээд хамгаалтанд тавьчих тий. Тэгвэл энэс доошоо явсан ёроол өөрөө энэ өмнөх энэ ёроолыг эвдэхгүй гэдэгт хамгаалтай байж гисэн чи энийг эвтчихэж байгаа байхгүй юу. За тэгэхээр юу гэсэн хэрэг энэ дахиад л өөрлөө үүсчлээ гэж. Дахиад л өөрлөө үүсчлээ. За энэ бол яг нэг шууд хүчтэй уналтын зүг болохоор дараагийн энэ арайд үн доктортой унсан зүгээр навч. За тэгэхээр биш та одоо ингээ харангуй чинь за энэ дээр бол ингээд орой ёроолоо жоох юм зүгээр эсэлж мэтэлцүүл байсан учраас нэг юм ийгүү гадсан те. Яг баталгаажсан биш юм шиг нэг юм гадсан. Одоо болохоор ингээд энэ орой бол ингээд нэлээд удаагийн давтамжтай ингээд гарч ирээд өмнөх оройгоо эвтцсэн. За энэ хоёр зүйлийн оройн голын ёроол буюу өсөлтийн тренд гэж үзэж байгаа одоо энэ юуны одоо өсөлтийн трендийн хамгийн сүүлийн эвдэхгүй гэж ёроолыг эвтцсэн учраас эндээс даун трендинг ороод ирж яах гэдэг юм хардлага үүсэж байгаа. За гэхдээ daily рүүгээ оруулаад харахаар энэ маань бас тэгж учир утгагүй нэг даун тренд үүсэж байгаа юм харагдахгүй байна. За ерөнхийдөө бол биткойн нэг ийм хөдөлгөөн яваал өсөж бас за энэ бол нэг ийм одоо дээшээ стрэх магталтай батарейны ерөнхийдөө цэвэрхэн биш ч гэсэн бүтцийн хувьд одоо адилхан юм сигнал өгч ирсэн. За одоо жишээл энд ч гэсэн тий дээшээ стрэх магталтай батарей нүсчихсэн. Одоо яг энэ шиг одоо энэ ингээд нэг оройн өмнөх дараа шинэ оройн эвдэн гутаа доошоо жоох унаад батарей нүсээ явцсан шүү дээ. Тэг бол бас энэний хэлбэртэй зүгээр ингээд давтамж байж магадгүй. Зүгээр хардталч шүү дээ. Ийм л юм үүсэж магадгүй. Нөгөө тэгвэр бас гэхдээ жоохон анзаарах юм бол биткойны засварын хөдөлгөөнүүд өсөлт нь айгүй богинохон болоод байна гэсэн. Одоо жишээл энэ дээр ийм хэмжээний өсөлт орж ирээд зэрэг хөдөлгөөн орж ирсэн байгаа байхгүй. Одоо тэнгууд энэ нэг 80% нь ингээд явцсан ч юм уу те. Нэг тиймэрхүү байгаа байхгүй. Тэнгуудаа дундаа ингээд дахиад зэрэг хөдөлгөөн. Энэ бол шууд дээш нэг импульс явцсан шүү дээ. Одоо тэнгууд энэ ингээд дундаа нэг коррекшнтэй явсан. Нэг импульс, нэг коррекшн. Одоо дахиад дараагийн импульс гэдэг ч юм. Ийм аягаар явж байгаа гэсэн. Тэгээд ингээд засварын хөдөлгөөн дундаа ингээд ойрхон орж ирдэг болоод тэгснээ дээрээ ингээд том юу үсээд байгаа маань одоо sideways гэдэг ч юм уу нэг засварын хөдөлгөөний батарей нүс гэдэг юм уу үсээд байгаа учраас би энийг бас нэг эдийн засгийн хүлээлт байгаад байна уу эсвэл энэ дээр ерөнхийдөө одоо дараагийн хамгийн том хардлага бол маш их арилжаа хийгдээд иж магадгүй бүсчлэн болов гэхээр бас ингээггүй одоо энэ бол гэхдээ би Bybit дээр харж байна л да. Binance дээр яаж байгаа юм мэдгүй. Хамгийн их захиалга хийгдэжсэн одоо үнийн бүсчлэлийн дотор байгаа байхгүй. Одоо би зүгээр энийг татж байгаа арилжааны таамаг харах гэж байгаа ш. Зүгээр энэ дээр хитрхийх арилжааны волюм байгаад байгаа тохиолдолд энэ дээрээс дэшээ явж исэн тренд маань эргэчгүй дээ. Нөгөө их хэмжээний сейл ордерууд энэ дээр ингээд захиалгаа биелүүлээд энэ дээр их арилжаа хийгдэх юм бол доошооны стэж орж исэн хөдөлгөөн өөрөө зах зээл юу өгөөд нэг стрэлт өгөнгүүт тэн дээр ингээд дагаад юу явуучих вэ? Доошоо сейл явуучих гэж хараад байгаа байхгүй. Тэгэхээр энэ дээр ингээд захиалгууд арай хийгдэжсэн. Энэ дээр бол арай гайгүй байгаад байна л да. Тэнгуут бол за энийг бол засварын хөдөлгөөн учраас дахиад энэ шиг хөдөлгөөн үүснэ гэх юм бол жоохон уналт орж ирээд тэгээд нэг одоо энэ хэд 2 сар мараас үргэлжлэсэн юм. Ийм хөдөлгөөн орж ирж магадгүй хараад байгаа. За одоо болохоор ингээд хөдөлгөөн орж ирээд өмнөх ёроолоо өвтцсэн. За тэнгуут энэ өмнөх ёроол маань өөрөө 2 цаг дээр хараа дахиад энийг нэг импульс гэж харах юм бол тэ. Одоо энэ дээр явж байгаа нэг тааз үүсчээд байна. За энэ доор нэг арай итгэвтэй гэж авах юм бол энэ хавцаа нэг ёроол үүсчээд байна те. Одоо энэ хавьд бол ингээд нэг ёроол айгу тогтцсон байсан чи энэ дээр тэр ёроол маань ингээд тогтоож чадахгүй ингээд үн дээш доошоо стрээд учраас хамгийн доотлох гэдэг утгаар нь иймэрхүү авч. Иймэрхүү sideways үүсчиж болно. За энэ доотлын ёроол гэхдээ тодорхой хүчсэн дээдлээ resistance ерөөхдөө нэлээд одоо ойлгомжтой байдаг гэсэн. Энэ төслийн тренд орж ирлээ 2 цаг дээр магадгүй double top үүссэн. Би энэ дээрээс ч гэсэн шууд унжааж магадгүй хараад байна л да. Ерөнхийдөө биткойныг бол жоохон short-ийн байралтай хараад байна. За ингэж орж ирээд за тэгэнгүүт энэ дээрээс ихний ээлжинд ингээд харъя гэхээр нэлээд хол явуулчих гээд байгаа юм шиг харагдаад байгаа. Ингээ харъя гэхээр хитрхи огцон монолтыг дахиж давтуулах гээд байгаа учраас би ихний ээлжинд ингээ гээд байгаа. Ихний ээлжинд энэ ёроолыг ийшээ орж ирээд ийм юм үүсээд за ихэд нэг баруун тишээ sideways маягийн бүтц үүсэх гээд ш дөрвөлжин. Тэгэд энэ уналтыг алихэр доошоо хүчтэй орж өгнө гэдгийг харах гээд байна гэсэн үг. Тэгэд энэ дээр үн ингээ докторжоод ах юм бол ерөнхийдөө одоо койныг спотер ч юм уу тий за фьючерсээр биш спотер худалдаа авалт гэж байгаа хүмүүс бол иймэрхүү хэдэн койнууд авч ивэл зүгээр. Тэгээд дахиад одоо шууд нэг удаагийнхаа бүх мөнгөөр оолын нэхгүйгээр тий энэ дээр ахаад авлаа нийт мөнгөийнхаа одоо нэг 50% ч юм уу. Ахаад унахт нь энд нь ахаад нэг юм баруун тишээ хөдөлгөөн үүсгэхт нь авна гэсэн. Иймэрхүү хөдөлгөөн ер нь ингээл үн чинь баруун тишээ яваал байж явах тусам койныг ингээд авч явах
хамгийн тухтай бүсчил байгаа даахгүй. Тэгвэл ингээд өсчгөөр нь ингээд за хоцорчлоо гэж бодчихдог. Унаадахаар нь одоо эн чинь хизээ өсгүй бол яах юм бэ гэдэг айц байгаад байдаг. Тэгээ нэг нь хоцорчоод байдаг, нэг нь айгаад байдаг. Тэгэхээр яг одоо арилжаа хийдэг хүмүүсийн хувьд ч гэсэн тэг яг ийм одоо хүчтэй уналт ч юм уу хүчтэй өсөлтийн өмнө ерөнхийдөө ийм sideways ялангуяа урт хугацааны ийм хөдөлгөөний өмнө sideways өсдөг учраас ийм баруун дэше үнэмен докторчууд байгаа тохиолдолтой. Ингээд худалдаа авалтуудаа хийж ивэл ерөн зүгээр одоо жишээл ийм одоо энэ вэ нүү те одоо энэ вэ нүү иймэрхүү үед ингээд худалдаа авалтуудаа хийж байсан. Нөгөө талаасаа cointo хүмүүс маань бол одоо айлхоор дэше өсөж байгаа үед нь зарах нь зүгээр шүү дээ. Тэгээд өсөөд одоо өсөж байгаа үед нь дундаас нь гарчих гад те дундаас нэгэ гарчих үе дээ. За ингээд дахиад өсч үедээ гэж яагаад хүмүүс бол мөн адил бас нэг юм жоох хүн докторчлолтыг хүлээчвэл бас гайгүй. Тэгтэл яг cointo хүмүүс бол ерөнхийдөө биткойн дээр бол их зарах гэж яриад шаардлага байхгүй хайлахаар цаашаа илүү харж ивэл зүгээр болов гэж бодод энэ өсрэл унлаа гэж бодоход хэдэн сар үргэлжлүүлэх хайл өсөөл тодорхойлгүй. За тэгэхээр биткойн дээр бол жоохон доошоо одоогийн байдлаар доошоо харж байна. Тэгээд энэ маань шууд эндээс сэтгэлээ дээшээ явчих болно. Гэхдээ миний хувьд бол эхлээд чиглэлийг ингээд өөрөө доошоо эргэцэн байна гэж харж байгаа учраас одоо энэ чиг энэ ингээд дээшээ эргээд ахаад энэ оройг эвдээд гараад ирэх юм бол би трендийг дээшээ за энэ дээшээ тренд нь ингээд үргэлжлэж байгаа юм байна л гэж харна гэсэн үг. Одоо энийг дээшээ эвдээд гарч ирээд унах юм бол тэгэх юм бол ахаад доошлж байгаа үед нь ахаад баядах төлөвлөгөөнд орно гэсэн үг. Одоогийн байдлаар уналтын трендийг баталгаажуулахын тулд техникийн ээлжинд ёроолыг хардаг учраас тухайн ёроол маань стэрцэн байна. Өсөлтийн трендийг бол дөрвөлж оройг нь хардаг гэсэн учраас оройг нь хараад дээшээ тренд байна да. Ингээд солигдчихлоо. Дээшээ тренд хүчтэй байна гэж харж байсан чинь ёроол нь нэвдэгдээд уналтын трендийн нөхцөл байдал үүссэн учраас одоохондоо доошоод хамгаалж байна гэсэн үг. За алтан дээр. За алтан дээр ингээд баядах 3 бүсчлэл гаргаж ирээд өмнөх вебинар дээр хайцсан байсан те. За мэдээч энэ ингээд өмнөх шинэ орой нь өмнөх оройгоо эвдсэн учраас дээшээ харж байгаа. За тэгээд энэ дээр иймэрхүү 3 бүсчил дээрээс баядах юм бай баядж болж байна. Унах юм бол гэж байсан. За энэ цагаас хойш биткойн биш алт маань баг дээшээ 1400 пип биш юу лээ 5000 пип бүссэн юм байна. 1.10 тийм 5000 пип бүссэн байна гэсэн. За тэгээд ерөнхийдөө өмнөх 5 дахаас хойш унч байна. 4 дахаас хойш энэ уналтанд 5 дахаас орж ирээд тэгээ дараагийн 7 хоногийнхаа ахаад 2 дахаас ингэж унаад за энэ уналт дахиад дээш өөрөө бараг 4300 пип унтсан байгаа даа гэсэн. За би алтан дээр одоо энд нэлээд сонирхолтой бүтцч үүссэн байгаа да. За юу гэхээр 4 цаг дээр харах юм бол хэдүүлээ энэ дабл топ харж байна гэсэн. Трендийг төгсгөж идэг. Буюу одоо төр зурцрын хөдөлгөөн оруулж гэдэг битээр нь үсэж байгаа тийм. За бид энэний нэг лайныг хүлээж исэн. За даанч хөдөлгөөн маань энд орж ирсэнгүй. За өчигдөр энэ битээр нэг дээдлийн тооч нь 3 цэвэрхэн биш. Гэхдээ доотлын тооч нь бол нэлээд дэжгүй явж исэн энэ битээр нь доошоо стрээд. За дахиад 1000 гаруй пип яваад өглөө. За энэ дээр бол одоо нэлээд сонирхолтой байдаг юм. Алт ингээд одоо өчигдрийн сэтэрсэн энэ хөдөлгөөн маань өмнөх энэ хүчтэй уналтыг бодох юм бол арай богинохон бөгөөд шууд юм дан доошоолаа биш. Ингээд одоо өсөлтийн лаа, уналтын лаа, өсөлтийн лаа, уналтын лаа гэж сүүлж усааш эндээс одоо үн докторч болоо гэж хүлээж байна гэсэн. Тэгээд дахиад дээшээ нэг эсвэн гарилжааны зорилго байгаа. За ерөнхийдөө энэ оройг хүртэл гэсэн үг. За нэг оролт нь ханаасаа байхаас шалтгаалаад 4500-аас 5000 пип ярилжааны стап байгаа гэсэн үг. Тэгээд энийг болохоор нөхцлөө сайн хүлээж агаад нэг оруулаад хайчий гэж бодож байгаа. Тэгээд эсвэн хэдий эсвэн харна гэж бодож байгаа ч гэсэн их амар удаа очихгүй байх. Ерөнхийдөө нэг 10-аас 14 хоногт багтаад очих байх ийшээ. За сайн явж чадах юм бол нэг 7 хоног дотор багтчих байх. Тэгэхээр энэ дээр нэг юм эсвэн гарилжаанд тамгаа. Яг энэ дабл топик ингээд за энэ одоо юу гэх дабл топ үсчлээ одоо энэ алтны энэ том хөдөлгөөний ингээд те уналтын энэ хөдөлгөөн одоо ингээд зогсчлоо уналт болчлоо гэх юм бол би бол тэгж харахгүй байгаа даа. Энэ бол засварын хөдөлгөөн яваад байгаа. Одоо тэгээд энэ хүчтэй уналт ийшээ хүчин сулраад байна. Одоо энд магадгүй ахаад нэг sideways явстаа жоохон юм баг сэтэрэлтэй ийм юм орж ишиж магадгүй. За тэгээд энэ нэг ийм амар нарийнхан юм гурвалжин битээр нүсээд тэгээд энийг сэтрээд буцаж нэг pullback хийгээд ийм хөдөлгөөн явж магадгүй. За энэ бол фантастик үзээ. Алтны зүгээр хөдөлгөөнүүд дээр хаяа тааралтаддаг учраас иймэрхүү хөдөлгөөнийг ингээд анзаарч байгаа гэсэн. Энэ бол зүгээр ингээд хэлбэрийн хувьд ингэж явж магадгүй хүлээж байна. Ингээд хэлбэр нь ингэж үүсэхгүй байх юм бол зүгээр 15 минутын дээр ч юм уу те чиглэлээ хараад за уналтын чиглэл нь одоогор явж байгаа энийг хийзээ хэл довыг эвдүүлж дээшээ гэдгээ харж гин гэдгээр хамаарал харчна гэсэн. За хэрвээ хийдүүлээ яг өнөөдрийн байдлаар 15 минутаар ороод харах юм бол 15 минутын дов өөрөө энэ дээр үлдчихэд байгаа маа гэсэн. За өчигдрийн энэ оройн энэ уналт шүү дээ. Нөгөө алтан дээр яриад байсан би нөгөө юм шалтаад цэвэрх яваад идэх шүү гэдэг утгаараа энэ дээр хүлээжсэн байхгүй юу. Тэгсэн чинь энэ шалтаад ингээд доошоо инстерсэн хөдөлгөөнүүдээр нэлээд цэвэрхэн явсан. Одоо ингээд яг юм жижигхэн өсөлтөрөл баг цагийн даваа хэвдүүлээд ордог хүмүүс байх юм бол тэ. За жишээл өчигдрийн энэ pullback хөдөлгөөр өөр энэ давууд руу нэлээд дэж бодож байгаа. За энэ нэг үзүүрийг дүнж ганцаар ингээд авах юм бол эхлээд орж иж байгаа.
Тэгээ яг арай олон нөгөө бүсчлэл гэж аваа тий. Үнийн бүсчлэл буюу арай олон удаагийн ойлцтой ингээд нэг шулуун биш зүгээр бүсчлэл гэж авах юм бол энэ 1 2 3 4 гэж ингэж энэ ёроолуудыг давхцуулаад энэ дээр айгүй нэлийн зэрэг олж байгаа. За одоогийн хөдөлгөөнийг ч харах юм бол тий. За энэ хоёр ёроолыг ингээд хамтд наваад үзэх юм бол одоо ингээд энэ үн дээр ирсэн байгаа гэдэг ч юм уу. За 15 минутын товыг харлаа. Сүүлийн ёроол 2 дахь ёроол сүүлийн ловер хаа энэ дээр байна тий. За энийг дээш нэвдүүлээд ингээд энэ хавьяас ногдох боломжтой гэсэн. За энэ яагаад ингээд орох хөдөлгөөнийхөө өмнө дандаа ингээд нөгөө чиглэлээ ингээд сөрүүлээ тий ингээд зураад өгөхөр энэ сони хөдөлгөөн байж чи эний дараа сэтэрэлтэн орох юм бол энэ хөдөлгөөнийг авч чадна гэдэг зүйл байгаад байгаа гэсэн. Миний бол одоо тэгтээ өөрөө хүсэж байгаа зүйл юу гэхээр ахаад нэг унж орж ирээд энэ ёроолыг эвдээд тэгэд энэ маань өөрөө ловер хай болоод тий боёо ахаад нэг доошоо ингээд арай доод үнэн дээрээс л баятах гэдэг шүү дээ нөгөө дээшээ авах бай арилж байгаа барих PP айгу олон болохгүй шуултаад байна гэсэн үг шүү дээ. Тэгээд энийг нэстрүүлж аваад дахиад энэ маань энийг эвдэд би ингэ доороос илүү баятах гэдэг байна гэсэн. Ийм хөдөлгөөн үүсгэх юм бол надад бол илүү эвтэйхэн байна. Бүр ингээд одоо чартыг өөрөөхөө болгоё гэх юм бол ингээд энд нэг ёроол үслээ. Дараагийн ёр энд нэг цэцэр явлаа. Тэгээд энд ийм богинохон ёроол үүснэ. Энд сүүлийн ловер хай болсноо. Ингээд явуучвал надад бол бүр гоё л. Ягаад гэхээр энэ хоёрын доовоо эвдэж байгаа юу ингээд пипний зайн айгу хурдан гэсэн үг. Энэ бол жишээл энэ хоёрын дунд нэг 400 500 пип байдаг ч юм уу тий. Энд чи одоо энийг эвдээ дахиад дээшээ ингэж орж ирдэг ингэж айгу олон пипний хөдөлгөөн явах гэдэг байхгүй. За тэгэхээр ерөнхийдөө бол бай хөдөлгөөний стап хүлээж байна. Гэхдээ одоохондоо шууд нөгөө үнийн бүсчлэл зураал за энэ дээр ирчлээ. Энэ дээрээс нь шууд бай дий гэдэг бүсчлэл бол би алтнаар харахгүй байгаа. Ер нь нэлээд олон бүсчлэлүүдээр тоож гэлж үзсэн. Одоогийнхан шууд үнийг ингэж харах юм бол энэ дээрээс байж болж байгаа юм. Гэтэл одоо дараа нь би бол баг энэ миний ч гэсэн надад ингэж гоё бүсчил хагдаад байгаа юм. Тэгэхээр одоо шууд ингэж унж орж ирэхэд нь харахгүйгээр одоо энэ явж байгаа үн өөрөө Nasdaq шиг шууд одоо ингэж нэг ёроол үсгэл энэ дээрээс юм доошоос төрөх магадaltaй батарейн зураал ингэж өсчихгүй л бол гайгүй. Тэгтээ алтвал нэг амир тэгээд идэг болохоор гайгүй тий. Ядаж нэг юм өгнө. Нэг юм докторчлт өгнө ер нь өгнө. Тэгээд тэрийг бариад авчвал зүгээр байна гэсэн. Тэгэхээр энэний доошоо дахиад нэг унах хөдөлгөөн орж ирэх бах тэрийг л ямар бүтцтэй байхыг илүү анзаарах гэдэг байна гэсэн. Тэг бүсчил байхгүй учраас яг явж байгаа хөдөлгөөний холд овыг эвдүүлж ярилж байгаа байхгүй байна гэсэн. За евро USD. За долларын индексээ жоохон sideways хүлээгээд ирсэн учраас евро USD-гээ ч гэсэн бас ингээд sideways явж хотлоо 3 бүсчил тодорхойлсон байсан. За гэхдээ долларын индекс маань бол тодорхой хэмжээнд өсөд ороод ирсэн учраас евро USD унаад ороод ирлээ. За одоо арилжаанд орчдөг байгаа бид яах вэ гэхээр те. За одоо өнөөдөр бол энд нэг юм сэтэрж байна. Доошоос төрөх магадaltaй батарейн сэтэрж байна. 2 цаг дөрвчөөс одоо хоцорсон байж болно. Тэгэхээр энийг доош сэтэлүүлээд аялахаар за би бол нэг үнийн бүсчлийг энэ хавцаа гэж аваад буцаад энэ авир орж ирэхэд нь 15 минут ч юм өөрсдийнхөө ордог цагууд дээр нэг confirmation аваад ийм сэтл арилжаанд орж болж байна. Би долларын индексийг бараг шууд дэше өсөдөр орчиход гэж хараад байгаа гэсэн. За тэгээ евро USD бол одоохондоо дэше чиглэлтэй байгаа үед нь сөрж арай ихт арилжаанд орох гээд байгаа гэсэн үг. Яагаад дэше чиглэлтэй байгаад байгаа вэ гэж хэлж байгаа юм тий. За 4 цаг ч юм уу daily дээр 50 дарангууд үүний хамгийн өндөр одоо үн энэ дээр байна. Хоёр дахь нь энэ байна. Энийг доошоо сэтэлж ижил одоо энэ байдлаар бүр уртын доошоо арилжааны тренд эхлэх гээд байна гэсэн. Одоо бол яагаад байгаа вэ гэхээр энэ урсэлтийн хөдөлгөөний засвар байж болж байгаа. За тэгээ доовынхоо онлоор авах юм бол энэ оройн энийг эвдсэн бол энэс доошоо явсан хөдөлгөөн энийг эвдэхгүй гэдэг онол. Тэгэхээр нөгөө талдаа хэрвээ зүгээр ингээд одоо долларын индекс эдрийг өснө гэж харахгүйгээр за бүх юм чиглэлийнхэн дагуу явнаа те чиглэлийнхэн дагуу арилжаанд орно гэж бодож байгаа юм бол илүү бай арилжааны төлөвлөгөө одоо гаргахад одоо цэвэрхэн стап ирж байна. Яагаад вэ гэхээр энэ эвдлэхгүйгээд байгаа сэтэлхгүйгээд байгаа ёроол руугаа нэлээд төхөд ирсэн байгаа тий. За тэгээ өмнө нь ингээд энд гоё ханш дэшээ мэш ойлт өгөөд энд одоо support үүсгэсэн байна шүү дээ тий. Тэгэхээр одоо юу гэсэн юм гэхээр нэг импульс явуулаа, correction явуулаа, нэг импульс явуулаа. Тэгээ энэ хавцааны үнэд хамгаалж байгаа бай арилжаанд ороход илүү эвтэйхэн болчихж байна гэсэн. Би болохоор энд тэгтээ одоо жишээл арилжаанд орчих юм бол энийг одоо бүр энэ ёроолоо сэтлээл ингээм амар хол мол явна гэж харахгүй. Ягаад тэгэхээр энэ одоо би энийг доошоо нэг хөдөлгөөн гэж үзэх юм бол энийг доошоо нэг юм хөдөлгөөн гэж үзэх юм бол энэний дараагийн дээшээ явах засвар хөдөлгөөн бараг миний break even-ыг авч таарна. Энэ арилжааны маань break even-ыг авч таарах боломжтой учраас одоогийн энэ арилжаа тэгэж амар удаан барихгүйгээр аль хоор TP-тэй арилжаа хийгээд явна гэсэн үг цэвэрхэн. Би бол бас ерөнхийдөө ингээд арилжаа нь одоогийн ханш ингээд чухал давуудаа эвдцүүд буцаад том хэмжээний correction орж ирнэ гэж хараад идэхгүй. Учир нь юу гэхээр одоо энийгээ доошоо сэтлээд ингээд явчих юм бол
одоо ингээд явчих юм бол дээшээ импульс correction импульс гэдэг нэг юм 4 цагийн том паттерн үүсгэн тэр маань миний энэ дунд нь орцсон арилжааны брейк юмыг авчих магадaltaй учраас нөгөө арилжааныхаа явцыг хаана яваа вэ гэдгийг бас нэлээд анзаарч явах хэрэгтэй. За тэгэхээр арилжаан дээр нэг мордоод авцсан тохиолдолд бол тэд нар бол дараагийн асуудал байгаа гэсэн үг. За Euro USD дээр бол нэг иймэрхүү таамагтай байна гэж харж байна. За ингээд одоо бид бүхний хамгийн их арилжаа хийдэг юуны за ойлыг яриад тусгач тий. Одоо хамгийн их арилжаалтай бүтээгдэхүүнүүдийн таамаг төрүүлж яриад байна гэсэн үг. За ойл дээр нэг энд нэг юм дийлингийн юу зоочод байгаа шүү дээ. Одоо support resistance давхцсан хүмүүс. За тэгээ энэ дээр үн докторч байна гэж хараад байсан. За доошоо сэтрээд буцаж орж ихдээ Euro USD-тэй адилхан дээ. Нийт руу сэтэрчээд буцаж орж ихдээ одоо энэ sideways-ийн дотор нь явж чадахгүй дүнгийн дунд нь талд нь очоод за ингээд паттерн зураа доошоо сэтрээд гараад ирсэн. Энэ sideways хийлээ буцаж дээшээ өслөө. За тэгээд яасан бах нь одоо энэ маань өөрөө буцаад шалтаа зөөлөгдөж байна тий. Шал энд нэг стрэлтэй буцаад доошоо орж ирээд энэ дээр таазуулж байна. Одоо ингээд онж байна гэж. За гэхдээ ойл дээр бас нэлээд анзаарах хэрэгтэй. Жохон ингээд цагийг томруулаад зум аут хийгээд харах хэрэгтэй бүсчил болчиход байгаа юм л гэж ойлгоод байгаа. Яагаад вэ гэхээр энэ хоёр яролог огтой ингээд нэлээд ойролцоо ороод ирсэн. За тийм ингээд холбоо татах юм бол ерөнхийдөө ингээд ирчээд байгаа байхгүй. За энэ бол ингээд үнийг шууд дээшээ эргүүлэх одоо зураас мураас бол гэж хэлж чадахгүй. Гэхдээ одоо энэ дээрээ сэл арилжаанд орж байгаа хүмүүс энэ одоо энэ авьяас хэрвээ ингээд жоохон сэлтчих юм бол энэ зураас руу тэ энэ тренд лайн руу жоохон харж ивэл зүгээр хаа. Ягаад тэгэхээр энэ дээр ирээлүүд өсчөд байгаа юм чинь энэ дээр ирээд өсчих магадгүй. Тэний дээшээ ч явахгүй доошоо ч явахгүйгээр зүгээр ингээд энэ тренд лайн дээр ирээдүүд ингээд нарийсаад ийм үүсэдэж ч магадгүй учраас уртын арилжаа гэж онсоо жоохон анхаарах хэрэгтэй болоо гэж бодсон. За тэгээд ерөнхийдөө бол урт томороо бол жоохон sideways л яваад байна ойл тэгээд жоохон энэнийхээ доор орж ирчээд тийшээ гарч ирч чадахгүй байгаа учраас айлхаар доошоо арилж байгаа хийж ивэл зүгээр болов уу гэж бодож байна. Энэ хоёр яролыг гэхдээ сэтгэлж унж чадахгүй гэдэг бас сонирхолтой асуулт байна л да. Одоо эндээс энэ хоёрын орж бас нэг 500 бивний арилж байгаа шүү дээ. 500 арай өргөө. Хаанаас орхоос амархал юм байна л да. Ер нь бол багцаа 400-аас 550 бивний арилжаанууд явагдах юм байна. 400 бивний арилжаа явах чинь. Тэгэхээр бол эндээс нь доошоо нэг short lead гэж бодож байна. Газрын тосон дээр. За. Тэгээ stop нь бол ойлгомжтой байлгүй тий 15 минутын дээрээ тий. Одоо ингээд range үүсэж байгаа стрэ явчлаа. Одоо энд ингээд баруун тийш хөдөлгөөн яваад байна. За энэ дээр нэг одоо юм яролын паттерн үүсэж штэ тий. Эний дээр нэг орж үзээд стрэлтэн дээр нэг орж үзээд энэ гэхдээ нэг уналтын маань хүч жоохон суларсан байгаа учраас энэ хөдөлгөөн доошоо явлаа ч гэсэн иймэрхүү нэг паттерны ярол руу очих юм байна дөө. Энэ хүртлээл унах юм байна гэх юм уу тий. Тийм хүртлээл анзаарах хэрэгтэй. Тэгээд дээш нь засвар орж ирж дахиад доошоо хүчтэй гэж магадгүй. За ингээд бүтээгдэхүүнүүд дуусглаа. За валютуудаар нэг сайхан бүгдийг скроллт чинь. За Канада Швейцар франк. За мөн энэ бол ойлгомжтой тий. Доошоо яролынхаа биш яролоо эвдээд доошоо тренд явж байсан. За бүсчлүүд тодорхойлцсон байсан. Стейж гарч ирээд нэг дээшээ цойлж гараад ирээд унаад өгсөн байна. За одоо энэ бол ингээд ажил нь дуусчихжээ. За одоо юу болж байгаа вэ гэхээр нэг ярол гатгаж орж ирсэн ээ. 2 цаг дээр дээшээ стрэх магадaltaй паттерн үүсгэж байна. За дээшээ хийс гадна бол өмнөх трендээ үргэлжлүүлэхээр цэсрийн хөдөлгөөний паттерн үүсэж байна. За одоо дээдлийн паттерны 3 тоож гүйцэж байна. Тэнгуут хідүүлээ болохоор яах юм хэрэг паттернаар харъя гэх юм бол энэ хөдөлгөөн маань дахиад доошоо нэг орж ирээд энийг 3 дахь шалгаад дээшээ явах нь илүү чухал байна гэсэн. За ерөнхийдөө дээшээ арилжааны паттерныг бол яролын илүү харчих зүгээр доошоо арилжааны паттерныг бол дээдлийн илүү харчих зүгээр. За тэгэхдээ энэ дээшээ явлаа гэдэг өмнөх импульсыг копидод авлаа. Ингээд одоо багцаалдаа шүү дээ тий. Инглигээд энэ бол хамгийн гол зүйл нь юу вэ гэхээр одоо энэ ойрыг эвтлэхгүй гэдэг ч юм. Яа тэгэхээр энэ ярол нь өмнөх яролоос сэтэлсэн бол энэ хоёрын сүүлийн яролын уналтын трендийнхаа сүүлийн энэ ойрыг сэтэлэхгүй гэж харах нэ гэсэн үг. За тэгэхээр нэг арай багасгаад тий нэг иймэрхүү хэмжээний юм багцаа авнаа л гэж харна. Эхний хэлжэд харна гэсэн үг. Трендийнхэн дагуу арилж яах юм бол. Тэгээд энэ ч өсөх тусам нь энэ өмнөх оройгоо эвтэхгүй юм чинь айлхаар яах нь. Сэл арилж аргаа таамгаа харах магадлал нь өндөр гэсэн үг. За Канадын. За Кадийн дээр энэ өмнөх импульсыг сайхан копидо тий инигейшн копидо тавиад өгсөн байна. За тэгсэн чи юу болсон бэ гэхээр энийг яг сайхан ингээд сэтэлж аваад тий жаргалынхаа замдаа мордж явахт нь дараагийн нэгтгэн дэшээ гаптай стрейт. За энэ нөгөө долларын индекс өсөлттэй холбоотой хэлбэтэй. За тэгээд дэшээ бүр ингээд бүх бүсчлүүдээ өмнөх 20 моройгоо сэтэлж өгөөд буцаж орж ирээд тэгээд яах нь доотлын шалмал руу бас нэлээд тэмүүлжсэн ингээд дэшээ гараа явцсан.
За би ч бол энэ паттерны стэрч учраас impulse correction impulse гэдээ харах гэсэн үг. За тэгвэл эн чинь бас ингээд харах юм бол паттерны бүтэж үүссэн байна. Одоо ингээд pullback гэдэг дэше явчихад байна тийм үү. За тэгээд би одоо хослолооныхаа хамаарлаараа бодохоор за долларын индексийг хэрвээ өснө гэж харж байгаа юм бол йен тодорхой хэмжээнд унчих байх. Тэгэхээр йен унж байгаа учраас ардаа йентэй ослоод жоохон дэше явах магадaltaй. За тэгэхээр Канада йеныг бол энэ уналтын хөдөлгөөнүүд энэ дээр ингээд ерөөдөө ханчиж байгаа болов гэж харлаа. За энийг бол одоо бараг л эндээс нь эхлээл ярьлаа дөө хэдүүлээ. Даач тэгээд завхангаарлалтаа байна да. Нэг сайхан тал руу явчихгүй. Одоо л нэг сайхан явах цаг үе нэрж ах шиг байна. Ихэд одоо энэ бишээс төрөлт үүсгэе. За харъя. За нэг уналт орж ирээд дэшээ яваад энэ оройлгоо мөлийн төхөөд ирсэн. Тийм учраас одоо шууд байдчих чадахгүй. Ягаад хэрийн навс байдчих юм бол энэ дээр дабл топ үсэд унчвал яах юм те. Тэгэхээр одоогийн таамаг бол дээшээс дөрвөлээд энэ зүгээр мөрөөр дээшээс хэтрэг. За тэгээд дахиад нэг доош арай том хэмжээний correction орж иж магадгүй. Нэг жоохон иймэрхүү ч юм уу. Иймэрхүү зүйлүүд дээр нь баярлж анаар хийж бодож байна. Тэгэхээр хүлээлгийн байдалд болчихно гэсэн үг. Яагаад ийм correction үлээгээд байгаа гэхээр төрний нөгөө ийм дунд цагийнхаа ч юм уу том цаг юм чухал давуудыг эвдэхээр ийм impulse correction impulse гэсэн юм цэцрийн хөдөлгөөн орж ирээд юу ажиглаад дээ. Тэгэхээр юм тийм юм дээр орчуулж ирсэн гэж байгаа нэлээд таадажгүй болдог учраас ийм хүлээж байна. За тэгээд эсвэл нэг иймэрхүү тренд лайнс төрхөөр орох боломжтой иймэрхүү хөдөлгөөн орж ирэх юм бол бүр дэжгүй те. Бүр оролтыг чинь баталгаажуулаад өгч шүү дээ. Стрэгт нь орчин, pullback-ын дээр нь орчин, хаадан дээр нь орчин гэдэг ч юм уу. Иймэрхүү хөдөлгөөн л хажиглая да. За Швейцар франк. За энэ бол ингээд дэшээ бүр гол хийж өгсөн. Нөгөө иж онж манаагүй те. За энэ дээр бол таамаг байхгүй. За Еврокад. За Еврокад дээр нэг дийлэнгийн паттернийг зураад мөн ч олон сар боллоо доо гэдэг шиг. Одоо харин нэлээд дайггүй юм үүсэж байгаа. За яагаад вэ гэхээр өмнөх энэ хөдөлгөөнүүд ингээд баяруудын хөдөлгөөнийг жижигсээд байгаа учраас энийг бас ингээд нэлээд тренд лайнд ихтгэж хараад байсан шүү дээ. Одоо энэ маань ингээд жижигсээд байснаас гадна sideways руу ингээд ороод ирлээ. Буюу үүн ингээд огцом дээшээ ингээд яваад гэсэн бол одоо дээшээ явж байгаа хөлөө тийм баруун тишээ хөдөлгөөнтэй болоод ороод ирсэн гэсэн. За тэгэхээр биш дээ. Одоо энд юу болж өмнөх ингээд бид нарын таамаг энэ ёроолыг сэтлүүлээд pullback-ын дээр нь орё тий. Одоо энэ зураасан дээр хэд байхыг мэдэхгүй учраас өөртөө баталгаа авч байгаа зүйл нь юухээр даваас төрүүлэл гэдэг. За одоо энэ маань өөрчлөгдөж байгаа. Юу гэхээр энэ орой чинь энийг эвдлээд байгаа. Тэгэхээр нөгөө ёроол чи ийш ороод ирж байгаа. Тэнгууд одоо нөгөө эвдлэхэд байгаа ёроол чи өөрөө ийм болчихж байна гэсэн үг. Ядаж энийг сэтэлж ийж тэгээд дараагийн ийм хөдөлгөөн дээр нь орё гэсэн. Ингээд тавьчих юм байна тий. Ингээд энэ явсан хөдөлгөөн энэ ёроолыг сэтлээд дараагийн дэшээ энэ мань өөрөө нэг impulse correction impulse гэдээ яваад ирэнгүүт дараа нь өөрөө нэг correction орж ирнэ тийм үү. Тэр correction дээр нь анилж байгаа юм. За ерөөхдөө энэ Eurocard-ыг одоо энэ за паттерн гэж хэлэх нь ашиг тий. Одоо ийм том daily гэх учраас энэ сувга жоохон доошоо сэтрээд нэг арай уртын хугацааны цэцрийн хөдөлгөөн орж ирэх болчихоо да гэж анзаарж байна гэсэн. Одоо ингэж хараа тий. Одоо бүр ингээд энэ доош нь мош нь бол явна гэж харахгүй шүү дээ. Тэгтээ ядаж энэ дээр нэг юм доошоо impulse явуулаад цэцрийн хөдөлгөөн заваарлаа. Дахиад нэг impulse явуулаа нэг юм ч юм уу тий. Нэг иймэрхүү хөдөлгөөн орж ирэхээр цаг нь болсон юм болов уу гэж анзаараад байна гэсэн. За тэгээд энэ түр саяны таамаг дээрсэн шиг энэ одоо дов руугаа нэлээд төхөөд ирсэн. За нөгөө тал руугаа би энийг эвдүүлж зээлд нээж бол байрууд маань энийг эвдэхгүй гэд байдаж болно гэсэн үг байхгүй. Ягаад тэр энэ чинь автрендийнхан буюу дээшээ трендийнхан чиглэлийнхэн сэтэлгүй гэдэг орой руу ороод ирж байгаа тий. Биш ёроол руу ороод ирж байгаа. Тэгээд иймэрхүү юм шалгахгүй бол бас энэ удаан доо моо ашиглаж машигсан нэр байхгүй шүү дээ. Энийг тэгээд шалгаад нэг удаагийнхаа боломжийг ашиглаад яг рискээ бариад явж байгаа бол нэг удаа шалгах ёстой бүсчлэл юм болов. За энийг дээд яг сэтлээд цэцрийн хөдөлгөөн дээр нь арилж байгаа нэг юм бол өөрийнхөө өндөр оруулчихна гэсэн. Скор хөдөлгөөн. За Euro Швейцар франк. За Euro Швейцар франк ийм бүсчил дотор яваад байгаа гэж хэлсэн бол доошоо өстөрсөн байна. За тэгтээ энэ доошоо өстөрхөөрэ бас жоох юуг нь доор дүүрэн бахаас өстөрсөн зүүнүүд байгаа. Эд нартайгаараа бас төхөж ирэхээр яахыг харахгүй бол баслахгүй. Яг хамгийн олон ойцсон одоо хамгийн их л одоо төрүүлж арилж байгаа одоо магадлах боломжтой л бүсчлүүд нь хоёр байсан тий. Одоо ихтэл бас яг энэ чи ингээд авахараас бүсчил байгаа байхгүй. Нэг ингэ сэтэрдэг тий. 24 оны 8, 24 оны 1 одоо 5 сарын зайтай сэтрэдэг юм ааш тий. Финк шүү юм уу тий. За иймэрхүү ёроол одоо ирсэн маа. Тэгэхээр анхаарах хэрэгтэй бүсчил болов сэл мэл арилж байгаа хүмүүс бол эндээс жоох ажиглах хэрэгтэй байх. Бай нэг гэдэг хүмүүс бол бас тодорхой хэмжээнд харж болох байхаа гэж бодож байна. За гэхдээ тэгээд би хэлээ да Швейцар франкт бас тийм сайхан адилж алгаддаг бас биш шүү те. За евро паунд. За евро паунд daily дээрээ нэг 3 хөндлөн зураастай баслаа шүү дээ. За тэгээд энэ дээр одоо энэ дээр энэ орой дээр ирсэн учраас жоохон сөрөөлөө очиж магадгүй. За тэгээд ийм үнийн бүсчлүүд зурцсан эднэр дээр ирсэн байж магадгүй гэсэн. За тэгээд заваарч юурсэн стрейт явлаа. За тэгээд daily рүү ороод харахаар
дийлийнхэн голын одоо support resistance давхцсан гэдэг бүсчлийнхаа юусэн дээр нь гараад ирлээ. За дээр нь гараад ирнэ гэдэг нь өөрөө өмнөх оройнуудаа сэтлээд гараад ирсэн гэсэн. За тэгээд өмнөх оройнуудаа сэтлээд энд нэг юм гурвалжин батарей үүсчихсэн бол тэрийг сэтлээд гараа явуулсан учраас одоо бид нар энийг жоохон pullback-ийг хүлээгээд өмнөх оройнуудынхаа сэтэрсэн энэ pullback-ийг хүлээж байгаа. Тэгээд дээшээ 15 минут дээрээ жоохон цэсрийн хөдөлгөөний баталгаажуулж байгаад орчих боломжтой гэсэн. За тэгээд дараагийн зогсоол дээшээ. Тэгээд энэ ингээл энэ 2 хонд нэг 1000 пип дотор ярилж айлгатаад байгаа бас л доо. Одоо энэ миндис орсон байсан хүн бол энийг юу 5 6 сар барьж байгаа юм шиг. 6 сар 10 биш юу 8 сар барьж байгаа гэсэн үг юм шүү дээ. 242 их ярьж байна. Гэхдээ энэ яга 100 гэж гарч байгаа юм бол баарна. За 8 сар ярилж айлгахад тэгэл нэг 500 пип л явж байгаа гэсэн үг байхгүй. Тэгэхээр ч нэг жоох юм хөдөлгөөн багтай байгаад итгэх сул талтай. За тэгтээ одоо бас тийм жамархан ч дээшээ явчихгүй л дээ. Энэ ёроол болгонууд чинь ингээл дунд сарын хөдөлгөөнүүд орж ирэх чухал хүчтэй бүсчлүүд болно те. За энэ бол дээшээ тэгтээ одоо ингээд явчих واخ. За нэг швейцар франкийг дээшээ хараад энийг доошоо хараад энийг дээшээ хараад энийг дээшээ хараад за евро йен. За евро йен кад энэ хоёрын шинжилгээ адилхан байсан байлгүй дээ. Тэг жоохон сарын хөдөлгөөн орж ирнэ гэж бодчихсон. Тэгээд бүр дээшээ слээд алга боллоо. Одоо юу болж байна? Одоо евро yen дээр 2 цагийн оройн өмнөх оройгоо эвтчихсэн тий. Энийг сэтэлсэн байна. Тэгэхээр энэс доош явсан хөдөлгөөн энэ ёроолыг эвтэхгүй. За тэгээ одоо энэ сайхан 15 минутын дээр дэж хөдөлгөөн үүсэж штэ. За 15 минутын дээр хэдүүл харъя л тий. Уналтын тренд явлаа, цэсэр явлаа, уналтын тренд явлаа. Ёроолууд ингээ баталгаажсан ёроолууд явж байна. Энэ авээ сейлдээд энэ оройныхон дээрээ сейлийн тавиад ингээ доош нь явуулж болж байна. Одоо ч дэш дээр жимж байд яг гэх юм бол энэний дэшээ сэтэлээд цэсэр хөдөлгөөн дээр нь баячиж болж штэ тий. За ийм тодорхой бөгөөд товч тодорхой гоё нөхцөл байдал үүсч явж байгаа юм байна. Миний бодлоор бол жоохон доошоо төлөвлөгөө ийшээ. Тэр байтах ч учраас хямдхан дээр л бодлож авах гэдэг шүү дээ. Жоохон ийш миш оруулж байтах юм бол илүү арилж байгаа удаан барих гоё одоо тухтай байрлалаасаа байтах гад байна гэсэн. За евроэн зэдтэй мэдлэн гоё хөдөлгөөн өгсөн дөө. За хараад бижсэн хүмүүс бол 2 цаг дээр ч юм уу за 4 цаг дээр ч юм уу нэлээд гоё доошоос төрөх магадaltaй батарейны чиглэл өгсөн. За тэгээд тэр батарейн дээшээ нэг сэтэрж орж ирээд тэгээд буцаа ороод ирсэн. За тэгвэл энийг 2 цаг дээр биш бүр 15 минутын дээр тавьж байгаа ч батарейныхаа хөдөлгөөнийг ашиглая гэх юм бол за бүр ингээд ойртуулаад зүүм хийгээд арах юм бол энэ оройд энийг эвтцсэн. Энэ оройд доошоо сэтэлээд pullback тийм үү. За тэгээд энэ нөгөө батарейныхаа тренд лайн дээр давхцдаг ч юм уу нэлээд дэжгүй нэг удагийн риск энтри шалгаад үзвэл гоё боломжтой ярилж явж ирсэн. За одоо харин 2 цаг дээр яаж байгаа юм бэ гэж байгаа. За 2 цаг дээр ингээд авангууд дунд цаг дээр энэ тренд чинь энийгээ сэтэлцэн. За тренд энэ орой сэтэлцэн тийм үү. Одоо энэ уналтын явж байгаа тренд чинь энийгээ сэтэлэхгүй. За тэгээд энэ чинь ингээд жоох өмнө бас одоо за энэ бол higher гэдэг юу юм тэмдэглэсэн юм байна л да. Оройг тэмдэглэж чинь. Зүгээр ингээд support resistance болгоод арах юм бол за энийг жоохон дэвшлүүлээд нарийсаад ингэж support resistance болгоод арах юм бол энд нэлээд гоё үнэ бүсчлээ байгаа байхгүй юу. За тэгээ эний дээр гээд арах юм бол за одоо баг ирсэн байгаа үнэн л юм байна л да. Тэнгууд нөгөө эвдэл сэтэлгүйгээд байгаа ёроол руу гоё ороод ирцэн гэсэн. За тэгэхээр энэ дээр ингээд чиглэлийн дагуу баятах гоё боломжтой байгаад байна. Сэлтэй байгаа хүмүүс бол жоохон одоогийн байдлаар бол одоо ажиглах хэрэгтэй тий. За position хуваах уу яах уу гэдэг шин одоо менеж хийх үү гэдэг зүйл байгаа. Сэл хийх гэж байгаа хүмүүс бол нэлээд байдсан жаах хэрэгтэй баха. Баталгаатай гэх юм бол доовыг эргүүлнэх юм бол ингэж орно л гэсэн. Тэгэхээр дахиад манд дуустал юм болох байлгүй дээ гэж бодчихин. За паунд швейцар франк. За паунд швейцар франк бол бас доошоо явсан байгаад байгаа. За энэ оролтыг баг вебинар дээр хийсэн оролт үстэй тий. Гэт ингэ зүгээр л батарейн тэгэл энэний дээрээс л гээл энийг ярьж 3-аар тавьсан. За энэ бол тэгтээ жоохон батарейн үүсэж яснаа заваартцсан. За одоо энд бол нэг ийм гоё батарейны хэлбэртэй явж яснаа. Тэгтээ энийг ингээ заваартуулж байгаа зүйл нь батарейны цагаат нь юу гэхээр батарейны 3 дахь тооч гэдэг ч юм уу. За батарейны гүйцэтгэл өөрөө явж байхдаа өмнөх импульсийнхаа ёроолыг эвтчихэж байгаа гэсэн. Одоо импульсийнхаа эхлэлийг эвтчихсэн гэсэн. Одоо би энэ батарейнаас юу харах гэдэг вэ гэхээр импульс, correction, импульс гэж харах гэдэг шүү дээ. Гэтэл correction нь явж байх хугацаанд өөрөө өмнөх ёроолоо эвтчихнэ гэдэг нь өөрөө чиглэл нь ингээд энэ дэр шин low үсчихэж байгаа учраас энэ чиглэл энийг эвтчихэж байгаа учраас энэ дэр down trend байгаа учраас энэ дэшээ батарейныг хараадах шаардлагагүй болцсон гэсэн. Гэхдээ яг горьдлого бол байгаад байдаг. Гэхдээ ингээд горьдлогын урууг ууцыг гусж ийна л гэсэн үг байхгүй энэ. За тэгээд энэ дээр бол тэрнээс цаашаа ингээд гурвалжин батарейнууд үсээд pullback яваад ингээд явчлаа. Одоо энэ маань daily дээрээ
бүр 20 оны биш энэ 22 оны ерөөл юм. Тэгээ бүр ингээд ойрд учраагүй ерөөл рүү явчихж байгаа учраас харъя да. Одоо тэгээд сэлцэн ч засварын хөдөлгөөн хүлэн баяцсан ч тренд дэр хийх хүлэн тэгэхээр одоо энэ дэр бол ингээд no idea 50 сая гэдэг шиг юм болчихлоо. Хараа зүгээр. Гөлри. За паунд. За паунд өнөөдрөөс нэг онц юм байхгүй. Нэг аптай нэгдээд. За тэгээ энэ дэр нэг стрэх магадaltaй бетош стрэх магадaltaй батарнаас сэтэрсэн одоо тэгээд төр зургийн докторч код л хичээгээд явж байна те. За энэ дэр нэг юм шалтгааз үүсэж байгаа юм байна энэ хоёрын голд. За ингээд авчээ нэг стрэлттэй. За тэгээ энэ ерөөлийг энийг шингээгээд ингээд нэг шалтгаазуулаад авчээ. За тэгээд ойлгомжтой бэлгтэй одоо одоохондоо дээшээ явж гээ. Энэ маань энийг эвдсэн бол энэс доошоо явсан хөдөлгөөн энийг эвдэхгүй гэтээ. Иймэрхүү хөдөлгөөн явж байгаа учраас хөдлөгээд явж одоогор бол альж юуруу байхгүй хаад байна гэсэн. Чиглэл рүү ороход бол за яг энэ дунд ингээ sideways байна гэж үзэх юм бол энэ баярлж чадах боломжтой. Гэхдээ бас яг одоо ингээд өчигдөр өнөөдөр ингээ унаад байгаа ч юм шууд галзуу байтах бас жоохон хэцүү л тээ. Ядаж нэг докторчлалт дээр харахгүй бол 15 дээр бол одоо нэг юм жижигхэн аадын гэдэг шиг юм гурвалж юм байна. Флаг хөтэн шиг юм үүсчлээ те. Доошоо стрэх магадaltaй. За тэгтээ би бол энэ дээр арай сэлдэхгүй. Энэ бол нэлээд импульс явсны дараах хөтэн учраас хол явахгүй байх. За pound USD. За өмнөх вебинарын таамаг байна. Энэ ёрол энийг эвдсэн учраас энийг эвдэхгүйгээд селт яа гэсэн. За тэгсэн чинь энийг эвдэж гарч ирээд доошоо явсан байна тийм үү. Сия. За евро USD нэрийг тэгэл долларын индексээ жоохор энэжлэн гэж бодсон учраас бас жоохон дээрээс нь сэлдэх гэж шунал хөдөлгөөд байсан. За тэгсэн чинь шууд ороод ирлээ. За pound USD ийм нэг хөдөлгөөн ч гоё байдаг юм да. Хэдүүл одоо ажиглал ингээд ийм урт хугацааны тренд гэрэхтэй урдаа заавал ийм дабл топ ч юм шиг мөр толгой мөрч юм шиг ийм хөдөлгөөн хийдэг одоо ёстой жанцантай гэдэг шиг жанцан гэдэг ч манай өвөө гэдэг шиг юм байдгийн да. Би нөгөө өмнөх вебинар зүүн дээр жисэн тэгээ pound USD дээр бол ингээд уртын хугацааны тренд ирэхтэй заавал их нашаа гэхдээ нэлээд олон хувийн гүйцэтгэлтэйгээр дабл топ мөртлөн мөрөөр аль нэг үүсгэе. Тэгэхээр энэ одоо хөдөлгөөнийг бити ингэж одоо шууд энэ мэрийн шиг ийм оройнуудаар хэрэгнэ гэж үлээгээрээ эдгээр нэлээд цөөхөн тохиолддог шүү. Их тохиолдолтой нэг юм бүр уртын хугацааны тренд ирэхтэй нэг мөрд одоо тренд ирэх шалтгаан үүсдэг шүү гэж яриад байдаг тийм. За тэр маань одоо энэ нэг л үүсчлээ л та. Одоо энийг хэдэл одоо юу ч хийж харсан яах вэ? Одоо өөртөөхөө мэддэг таньдгаар тийм. Энийг мөрдлөгөө мөр гэж хараад харж болж байна. За одоо энийг нэг юм жоохон тэнцүү биш юм дабл топ гэж харж болж байна. Бүтцээ дабл топ мөн үг гэвэл мөн одоо баталгаажахын тулд энийг л эвдэх хэрэгтэй байна те. За тэгээд эн чинь бас гоё хардмаар зүйл нь юу гэхээр энэ дээр юм айгүй урт хэмжээний урт хугацааны юм сайдвэс явцсан учраас одоо би трендийг ингэж татах юм бол одоо энэ тренд эхэлснээс хойш одоогийн явж байгаа бүх цаг өдрийг ингээд би волюм татаад үзэх юм бол энэ дотор хамгийн их арилжаа хийгдчихэж байгаа юм. За тэгээд энэ орой мөрөн дээр ч угаасаа тэг арилжаа хийхдэггүй ягаад тэр энэ дээр арилжаа гэдээсэн бол үүн ингээд тэндээ тогтох хэрэгтэй те. Тэгэхээр тогтчихдаггүй хунаад орж ирчихсэн. Энэ их арилжаа хийгдсэн учраас одоо мэдгүй баярууд нь захиалгаа дуусгацсан ч юм уу эсвэл селлерүүд нь энэ дээр хэмжээнийхээ захиалгыг хийцэн гэж одоо хардах юм те. Тэгэхээр би энийг доошоо ирэх магадлалыг одоо $1-ийнхаа индексийг дээшээ гэж хардгаар авч байгаа юм. Хоёрт энэ одоо бүтээгдэхүүнийх нь өөрийнх нь бүтцийн хувьд бас ингээд гайгүй явж хоол юм гэж хараад байна гэсэн. За тэгэхээр одоо бол бас жоохон аюултай дангар бүстэй ирчээд байна. Юу вэ гэхээр энд мэдээч нэг спорт байгаадаа шалтгааз байгаадаа тийм ээ. За тэгэхээр бол шууд энэ аваасаа сейлтэд бол хол явж чадахгүй байгааг нь харж авч байгаа мөн жоохон хүлээлтийн байдалтай байна гэсэн үг. За нөгөө талаасаа зах зээлийн хоёр дахь өнцгөөс тийм энийг стрэлтийг үл тоох юм бол энд юм дэшээ стрэх магадaltaй флаг паттерн яваад байна. Дэшээ ерөнхийдөө ирээдүйд дэшээ стрэх. Тэгэхээр юу вэ гэхээр ерөнхийдөө миний яриад байгаа таамгийг надад хамгийн гоё ойлгож болох зүйл нь энэ бүсчлийг доошоо шууд сэтлээд энэ батарейныг замбааруулад энэ спортыг сэтлээд тэгээ энэ дээрээс нь буцаж шалтгааз маалт болоход ингээ арилжаанд орол нэлээд зүгээр л байгаад байна. Гэтэ би эндээс бол за юмыг яаж мэдэх вэ? Нэг удаагийн бай шалгаж үзнэ риск энтри одоо трендийг сүрж гэх юм уу одоо юу гэнтэй. Энэ монголын трендийг сүрээд нэг баядаад тэгээд тэр маань зүгээр ингээ бүтлгүүтэх юм бол сейлийнхаа дараагийн айгуу гоё нөхцөлийг үлээнэ. Энд чинь тэгээ доошоо яваад хамгийн гол нь дахиад бид нар одоо юу харах вэ гэхээр хайчих вэ гэдэг үнцэг байгаа шүү дээ. Одоо
цагийг томсгоо дарах юм бол энэ чарт мэд ингээ weekly-гээрээ бол унжива. Одоо энэ орой чинь энийг эвдэхгүй байхгүй юу те. Одоо тэгээ weekly-гийн оройнуудыг хараалгаар ингээл дандаа ийм хүмүүсэд идэх. Тэнгуут эн чинь daily-гээрээ буюу одоо энэ weekly-гийн энийг чинь нэг импульс гэж хувааж авч үзээд энийг нэг импульс гэж хувааж авч үзээд тэгээд энэ дотроо яагаад байгаа вэ? Хөдөлгөөнүүдийн орой ёрол яаж яваад байгаа гэхээр нэг ийм маягаар яваад шүү дээ те. Одоо нэг дөрвөн л дээшээ хаяр байна гэж харж байгаа гэсэн. Тэнгуут энэ чинь өсөлтийн трендийнх нь хамгийн сүүлийн ёроолын даа гэсэн. Энэ маань ундахгүй байсаар хагаад энийг л эвдэхгүй байх магадaltaй ихний ээлжинд бол тий. Одоо энэ 27 молон хүртэл бол 26 он бүтэн яваад. Тэгэд энэ weekly-ийн дагуу арилжаанд орох юм бол хэдүүлээ бараг 30 хүртэл арилжаанд орох учраас тэр болж худлах. Тэгэхээр энэ уналтын тренд маань юу гэсэн янз нэг жил мэл тий нэг хагас жил мэл өргөжлөх боломжтой байгаа даахгүй. Шууд ингээл унаад ороод ирэхгүй бол. За ингээд унаад ороод ирсэн ч л хэдий 4 сар гаруй үргэлжилж байгаа юм шүү дээ. Ингээд зунгаарлаад унахын цагт бол энэ чинь тийм хагас жил мэл болно. Тэгэхээр бас хангалттай эсвэг бариулаад гайгүй арилжаанууд хийгдчих учраас би тэгэж хараад байна гэсэн. За тэгэхээр нөгөө бас хамаагүй хоолорч болохгүй нь daily-гээрээ дэшээ явж гин weekly-гээрээ доош явчих учраас. За энэ намагтай байна. Гэхдээ одоох нь бол яг эндээс л арилжаанд ороод гэсэн хүмүүс ч л харагдахгүй байна уу. Яг ийм гоё нөхцлүүд үүсэх хэрэгтэй. За энэ зэдэгэт. За сүүлээс 2 дахь вебинарын намайг энэ дээрээс дэшээ гэж ийсэн. Дараагийн вебинарын намайг энийг ийшин гэж харж ийсэн. За тэгсэн чинь дэшээс тлээд ингэ ороод ирсэн байна. За эдгээр намайг бүгд туслаа. За нэг эсвэнгийн арилжааны юм явах гэж ямар лайтай байдгүй гэдэг бас яхаа харуулсан бүтээгдэхүүн болсон. За одоо бол тэгтээ доошоо явж байна. Бүтээгдэхүүн юм байна. Шинжилгээнээс сайхан доошоо явж байна. Энэ батарей нүүсж байна. Гэхдээ бас нэг жоохон сумгаарчжээ тий. Яагаад вэ гэхээр гээд ийм үсэд дэш яваад байгаа байхгүй. Ийм үсэд дэш явах магадлал өндөр байгаа байхгүй. Тэгэхээр энэ батарейнаас гадна зүгээр нэг sideways гэж хараад дэшээ явах магадлал нь илүү зүгээр ч байх тий. Тэгэхээр энэ гэхдээ энэ дээр өөрөө угаасаа трендийн төсөлд үүсдэг батарейны нөхцөлтэй байсан шүү. Энэ яг адилхан бол биш. Энэ доошо батарейн зурж яхад энэ дэшээ батарейн зурж байгаа шүү тий. Энэ батарейн ч угаасаа өмнөх импульсээ ингэж дамжуулдаг, одоо үргэлжлүүлдэг биш. Сөрүүлдэг байдаг. Энэ маань болохоор дэш явж байгаа учраас нөгөө өмнөх хөдөлгөөнөө үргэлжлүүлдэг. Тэгэхээр бас доошоо явах магадлал маань байгаа л гэсэн үг. Энэ яриад ажгүй цэвэр хүмүүсчлээ. За энэ дээрээс хэлж. Энэ дээр нэг 15 минутан дээр ядч нэг улаанлаа харж байгаа чамаагүй сэлтэй техник хэлжний типийг нэг ярьцах таамаа. За энэ хангалттай дөө. Ингээд энд амар том sideways явцсан учраас би энийг доош өсөлнө гэж харахаар жоохон хитрхи break юу ингээ явсараад break юу-нэр дуусч юм санагдаад байна. За Австрали доллар, Канада доллар төр болохоор за ингээ daily-гээр нарах юм бол чиглэл доош явж байгаа тийм үү. За тэгээ доош явж байгаа учраас энэ эвдгүүгээд хоёр руу мөн ч төхөөд ирсэн учраас за энэ хоёр оройг холбож татаад за энэ 3 дахь тооч нь гээд энэ дээр хүлээж ийн гэсэн. За нөгөө талдаа энэ өсөлтийн одоо нэг үүссэн хоёр дабл топ шиг юмны тренд лайныг холбож татаад энэ хоёр хөндлөн энэ босоо ирж байгаа хоёр тренд лайны огтлцол буюу energy point дээрээс сэл арилжааны таам гаргаж байна. Юу гэхээр гэхдээ энэ ингээд нэлээд олон стоплоос авч магадгүй яа тэгэхээр шууд нэг удаагийн эрэлтэн дээр ихний ээлжний эрэлтэн дээр нь бол орохгүй шүү дээ 15 минут дээр харж байгаад орно гэхдээ энэ дээр ингээ яаж зунгаараад юу ч үүсхийг мэдэхгүй учраас нэлээд олон оролдлого хийж орох бах. Тэгээд нэг хоёр оролдоод болохгүй зүгээр доошоо нэг довын нэвдэх юм ч юм уу те. Нэг юм 15 минутын дээр ийм юм үүсгэхээр нь тэр хүлээчнэ. Тэрнээс бол яг олон дахиж тэр зураас шалгаад байхгүй. За авч үзсэн франк sideways гэдэг тренд явж байсан те. За тэгээд доошоо өсч орж ирээд буцаж энийг шалгаад дэше гард тусан. За энэ дээрээс нь сэлийн арилжааны таамаг бүрдүүлж байна. Ягаад тэгэхээр за нэгт sideways доошоо өстерсэн, хоёрт ядж энэ дотор арилжаалагдах боломжтой гэж харж байгаа учраас сэл арилжааны таамагийг илүү харж байна. За Австрали доллар yen бол мөн адил капитал дэше нэгдээд хүчтэй дэше гараад ирсэн. Уналтын хөдөлгөөн орсон ч гэсэн буцаад дэше гараад ирсэн учраас одоогийн байдлаар сэлдэх ч юм уу баят хайлныг байрлах нь position teamч тухтай биш байна. Зүгээр энд нэг double top гэж хараад нэг сэлдэх юм те. За хэрвээ ингэж хараад энийг нэг хөдөлгөөн гэж харангуутаа ёрол сүүлээс хоёр дахь ёрол энийг эвдэхгүй гэж харангуутаа энэ аваасаа нэг сэл ярилж сонирхож үзүүлгэн гэхдээ мэдээж
Яг валют хооронд явсан ослооныхын хамаарлаг гэх юм бол долларын индексийг өснөж харж байгаа хүн дахиад иентэй ослуудыг сэлдэн гэдэг өөрөө бас тийм ч дата шийдвэр биш болов уу гэж бодоод байна. За Австрали долларын USD-г бол энэ хавьяас сонирхож харнаа гэж байгаа юм. Өмнөх вебинар дээр бас зурагдсан байсан. Хүсчлээ шүү дээ. Яа тэгэхээр долларын индексээс тодорхой хэмжээнд дээшээ гараад ирэх болов уу гэсэн найдвартай харж байгаа учраас за Австрали доллар ч гэсэн мөн адил хүчтэй дээшээ гараад ирэх боломжтой. Тэгээд энэ хоёр хин их өссөн нь л одоо энэ бүтээгдэхүүний дээшээ доош хөдлөх гэдэг шүү дээ. За яг хөө доллар бол мэдээж арай хүчтэй гэдэг утгаараа долларын индексээ дээшээ гараад ирвэл гэж бодоод энэ одоо хэдэн пипний дараа ч юм битээ. Дараа 10 20 пипний дараа энэ хэсэл үзэх боломжтой бодолтой. Гэхдээ энэ маань нэг цагийн биш нэг өдрийн хөдөлгөөн учраас та баг цагийн өөрсдөө гэсэн confirmation хэрэгтэй те. Ядаж нэг иймэрхүү ганц зүйн шалгалт ч юм уу эсвэл өмнөх ингээд евролуудаа сэтэлээд ийм хөдөлгөөн ч юм уу. Иймэрхүү зүйл харж байгаа учраас арай яг баталгаажсан гоё оролт бол үсэг байна гэж харж байгаа. За урдаа доллартай ослууд бол долларын индексээ дээшээ харж байгаа юм чи мэдээж дээшээ харж байна гэсэн. За USD хадаг бол энэ бүсчил дээрээс ерөөхдөө бол жоохон дээшээ ингэж харж байна. За USD Швейцар франкийг бол одоо юм байдлаар арилжаа хийгүү гэж бодож байгаа. Ягаад тэгэхээр энэ sideways руу орсон. Ингээ баруун тишээ явж явах хөдөлгөөн болов уу гэж бодоод энэ. За бусад Швейцар франкууд нь илүү дэж үүний бүсчилтэй илүү гоё оролтын боломжтой байгаа учраас USD Швейцар франк бол бусдыгаа гүйцэхээр тийм гоё бүтэц байхгүй. Тэгэхээр бол одоо энэ байдлаар л арилж янзаа жоохон хойшин тавьсан байгаа. За USD yen бол яг доллартай харьцдаг ослууд дундаас бас нэлээд гоё оролт хийгээд явж байгаа юм бол swing явах боломжтой ослол байгаад идэв. Тэгэхээр USD yen юу гэхээр мэдээж долларын шууд өсөж जन тэ тэгмүүд тийшээ гэдэг таамаглах чинь нөгөө талаасаа доллар өсөнгүүт yen унах магадaltaй учраас доллартай correlation хувьд бол нэлээд их олон хувийн адилхан явах магадaltaй гэсэн үг. Тэгэхээр бол USD yen-ийг бол харж агаад бусад yen-ээс нь илүүтэйгээр бараг USD yen дээр ганцхан position нэж юм бол нэлээд дэжгүй явж боломжтой. Одоо ингээд дийлхэн жаартыг харах юм бол гэсэн тэ одоо бусдууд нэлээд доошлсон багт USD yen бол ингээд яг шалтгаанууд айгүй гоё бариад байгаа шүү дээ. Тэгэхээр тийм учраас USD yen дээр бол дэше харж байна гэсэн үг. За окей тэгээд өнөөдрийн вебинарын дугаар ингээд өндөрлөө. Тэгээд юун дээр харах юм бол бид нар хэдүүлээ өндлөнийхөө мэдээнүүдийг харах юм бол энэ талаар фонсын мэдээ байгаа. За өмнө нь CPI эдрийн мэдээ гарч байсан. Тэгээд одоо ингээд өнөөдөр 3-аас 4 дахь шилжүүлж фонсын мэдээ байгаа. Өмнө нь бодлогын 0.25-аар багассан 4.5-аас 0.425 хүртэлтэй. Одоо ахиад 4% хүртэл багасна гэсэн үглээлттэй байгаа да. За гэхдээ яг амьдрал дээр инфляц өөрөө яг буурж гэнэ үү гэдэг бас сонирхолтой. Тэг өнгөрсөн сар инфляцууд өсчихсэн баг сая өмнөх сарын дээр л буурсан байж харагдах шиг бодлоо. Тэгэхээр одоо бодлогоо дахиад бууруулна гэж эдийн засаг доктортой болох гээд байна. Ингээ заавал чангалаад хатуу мөнгөний бодлого ингээ байх шаардлага алга гэж үзэж штеп. Тэгэхээр эдийн засаг доктортой байгаад ирэх юм бол за тэгээд энийг бол мэдээж 2% хүртэл бууруулах хүртлээ фонсын мэдээж жоохон нэлээд импакттай нэг юм 2 цаг гэтэргээл амар савлуулах л байх л та. Тэгэхээр одоо бол бас нөгөө яг хуучны нөгөө юугаа бодлогын үе ихсгэн гэдэг шиг амар трендийг ингээл өөрчлөөл тэрсэн тал руугаа ингээл амар эдэн сар үргэлжлэлтэй болоод долларын индексийн сэн дээр гал зөөсөлж өдр тэ. Тийм баха ерөөхдөө болж байгаа болов уу. Гэтэ яг 2 цагт бол мэдээж савлгаа орж ирж байгаа. Нэг хоёроос тухайн өдрийнхөө маркетыг хаахтлаа бол. За мөн бусад валютууд төр мөн бол ингээд CPI мэдээнүүд GDP-ний мэдээлэлд гарч байгаа. Бас жоохон савлгаатай 7 хоног баг шиг байна. Тэгэхээр эдгээр зүйлүүдээс анхаарах хэрэгтэй баг. За тэгээд энэ хүрээд өнөөдрийн маань вебинар дуслаа. Тараач вебинараараа уулзцаая. Түр баяртай. Арилжаад амжилт хүсье.